Хөөрхөн зүрх гээд гендер зүрхс үрчирхийлээ хохирогч хамгааллын үйлчилгээ үзүүлдэг юм байгууллага юм ууг нь. Тэгэхээр яг хуу зарим хүмүүс бас хэлж илээ л дээ. Та хэд ч одоо хорчиг хамгаалдаг бай байж үрчирхийлээ үлдээд байгаа, зөрчил гаргаад байгаа хүүхдийн эрхийг одоо хамгаалаад байх юм чинь яасан зөрчилтэй байгууллага бай гэдэг тийм. Тэгэхээр нэгдүгээрт бид нар энэ чинь хүүхд хамгааллын байгууллага байхгүй тийм. Магадгүй зөрчил гаргаж байгаа үе тэнгийн дээрлэлд дарамтуулж байгаа хүүхд өөрөө үрчирхийлээ хоригч байх магадлал өндөртэй. Тэр дундаа энийг хүүхд хамгааллын салбарт ямар бүлэгт оруулдаг вэ гэхээр эрсдэл нөхцөл байгаа хүүхдүүдийн нэг төлөөлөл үеийн дэрлэл дарамтыг үйлдээд байгаа хүүхд маань. Тэгэхээр Монгол улс хүүхд хамгааллын хуулийг 2016 онд Азтай хамгийн анхны гэж яригдаад байгаа байхгүй энэ хуулийг одоо гаргасан. Уг нь бол нэлийн дэвшилттэй Монгол улс явж байгаа. Гэтээ 10 жилийн хуулийг гаргаад хэрэгжүүлээ явж байгаа. Түүнийг 2024 оны 1 сараас эхлээд шинжилээд найруулад гаргасан. Тэгэхээр өөрөөр хэлбэл Монгол улс яг хүүхдэд хамгааллыг хүүхдэд эрсдэл нөхцөл байгаагаа яаж одоо урьдчилан сэргийлэх гэдэг гурван түвшний урьдчилан сэргийлэх үйлчилгээгээ бид нар мэрэгжлийн түвшинд үзүүлж байгаа юм уу? Хүний нөөц санхүү тогтолцоонд байгаа мүү гүм гэдгээ ер нь эргэж харж үнэлэх юм цаг ирсэн. Гэтээ тэрийг бид нар арай хийж амжаагүй. Тогтолцоогоо олж жил болго ярьсаар хэлсээр байна. Хүүхд хамгааллын одоо төсвөө жил болгон нэмсээр ирсэн мөртлөө энэ жил жишээлбэл 3-аад бараг 4 тэрбумаар бол бууруулсан байна гэх тээ. Тэгэхээр эн чинь дэвшилттэй ажил юм уу гэхээр үгүй гэж харагдаж байгаа байхгүй. Тэгсэн хэрний эсрэгээр чи батын хүүхдийг зодчлоо. Чи доржийн одоо охиныг одоо гэмтээчлээ гэд тэр нэг юу гэдгийг нэг хоёр хүнд одоо субъект руу хандж ийн гэдэг бол маш хариуцлагагүй үйлдэл байгаа юм л да.